За намайг Алтан гэрлийн Одон Чим гэдэг. Тэгээд 1967 оны 7 сарын 27-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд төрсөн. Тэгээ миний бага нас болохоор Тархан Уул аймгийн Шарын гол сумд өнгөрсөн. Тэнд 10 жилийнхаа сургуулийг төгссөн ба. Тэгээд дараа нь Тархан хотын Хөдөлмөрийн гавны Улаантөгийн Одонд политехникумыг суралцж төгссөн. За миний аав ээж бол насаараа Шарын голын нүүрсний уурхад ажилласан уурхаач хүмүүс. Тэ би ч аав ээж дээрээ 4 ахтайгаа өссөн. Эмээ өвөө дээр өссөн хүүхдтэй 4 ахтай. Манай эмээ өвөө хоёр ч насаараа Шарын голын уурхад өвөө маань жолооч хийжсэн. Эмээ маань болохоор Шарын голын уурхаачдын нэгдсэн эмнэлэгт сувилагч хийжсэн. Ийм хүмүүс байсан. Тэгэл 4 ах маань болохоор дөрүүлээ Шарын голынхаа уурхад жолоочдаг. Билаз барьдаг. Тандаа гэр дүүрэн жолооч бужигсан. Манай ээж маань хөлсөн цутгаал том тоогонд хоол цайгэл гэрээр нь дүүрэн жолооч бужигсан тийм байл. Тэгэл шөнө болгон дуудагтаал нөө тэр үед манай ээж судас их сайн олдог. Алтан гартал хамжуу гэж Шарын голын эмнэлгийн алдартай мундаг сувилагч байсан. Тэгэл өнөө шөнө орой хүүхэд муудаал сэхэн мэхэн түн ирэхээр суцыг олохгүй. Дандаа манай ээж дуудлагаар очиж суцыг олж тариаг нь хийдэг. Тэгээ би дандаа ээжигээ дааж явдаг. Тиймс. Тэгээд бүр жоохон хүүхэд хасаа бас тариа игээ сурцсан. Охтууд бол аяг тавгийг их сайхан гадна дот нөгөө өнгөлж угаадаг. Цагаан эргэлээ их сайхан угаадаг. Дотор хувцаа байг угаад сольж өмсдөг. Байхад л бол охтуудд бол энэ бол бас л том эрдэн байдаг. Орос эзэгтэй нараас цагаан эргэлээ угаад сурсан. Миний амьдралдаа сурсан юм. Тэгээд гэр орноо гоё цэвэр цэмцгэр байлгахын талх нарийн бов хийх. Тэгээ салаад, нэлгний нугш, загсан консерв хийх бүх юмыг Орос эзэгтэй нараас сурч ирсэн. Тэгээ зуны амралтаар бол хөдөө лагер гардаг мал дээр. Тэгэл би чи хөдөө эмээ ойртойгоо мал дээр гараад багасаа бас малж малын сүү цагаан идэ боловсруулж энэ хөдөөний хүүхдүүд ямар л амьдрал үүсэж туулсан. Миний амьдралын юм бол яг л эгэлж ирэн Монгол айлын эгэлж ирэн уурхаачны амьдрал. Ээж маань бол ер нь завгүй өглөө босоол нэмлэгийн үнчийн ажилдаа явна. Шүн дуудлаганд явна. Аав маань бас өглөө босоол ажилдаа явдаг. Би бас өглөө босоол хичээлдээ ордог. Тэгээ ер нь би бол 2 3 дугаар ангиас эхлээл тэр айлын ар гэрийн бүх ажлыг бол хийдэг болсон доо. Ах нар бол тэгэл түрүү чин цэрэгт явал тэр үе чинь нөө цэргийн алба 3 жил байсан. Түрүү чин ах нар цэрэгт явал буцаал ирэхээр дараагийнхан залгаал явдаг. Ингээл ах нарыгаа цэрэгт үдэж гаргаал угтаж авдаг. Манайх нэг тийм л айл байсан. Тэгэл тэр айл гэрээ угааж, харчиж цэвэрлэх, хоол унд хийх бүх юм миний толгой дээр байдагсан. 7 хоног болгоны хагас бүтэнсээ өдөр тэр үед 20-ын тоогоо гэл нэг том хөнгөн цагаан тоогоо тэрүүгээр дөрөн гурилцуурал буурцгаж чандаг. 1996 онд Баян онгорчин шаргалжуудад анх гэр бүлэрээ шилжиж очиж суурьсан. Тэгээд тэр үе чинь 90-ад оноос хойш нэг хэсэг нэг зах зээлийн картны бараатай үе байлаа. Тэгээд Баян онгорт од болчихсон. Аймгийнхаа төвд тэр үед бараг л бялуу мэлүү харагддаг багтлаа аймгийнхаа төвд анх бялуу хийж зараад пүүлчиг талах хийж зараад тэгээ шаргалжуудтай очиж ийл манай хөдөөнийхэн чинь бялуу мэддэг байлаа шүү дээ. Ямар сайндаа бялуу игээд өрцсөн байсан чинь шинэ жилээр орж ирээд хөдөөний 2 настай эмэгтэй орж ирээд энэ юу вэ гэж хуруунд гоцоож ирээд нөө мастер руу татчихдаг цэцэг рүү. Тэгээ торт гэсэн чинь ямар юм аа хүүхээ энийг тэгээ яадгийн хэрнээ иддгийн гэсэн чинь харж ирсэн. Гэхдээ ийм хөөх юмыг идээд ч яг толныхоо л ур тавьчихулгаа юм байна гэжсэн. Уурхаагаас ингээд нөө ажилчдынхаа намар болохоор ингээд ногоо буулгачдаг. Белорус ирж зогсоол ингээд шуудаа гарна хүмүүс байцаал уум манчин булж монголчуудад тэр үед ногоон их дургүй юм чи тэгэл хамгийн дуртай ногоон төмс нөө байцаал уум манчин амар дургүй идэж чаддгүй тэгэл гэрээр дүрнэ гадаа амбараар дүрэн шуудаа ногоо хийзээ идэж дуусгана. Тэгэл аав ээж хоёр надад ногоороо хоол сая махан дайруу ингээд ногоотой хоол сая гэдэг гэлдэгдэгсэн. Тэг ер нь жоохноос л хоол унд цай хийж сурсан да. Тэгээ миний хүүхэд ахуй үед чинь бол социализмын үе байлаа. Яг энэ 90 оны дараах картны бараатай үеийг бодох юм бол социализмын үед чинь бол бас юм бараа таваар бас дээр үуч чинь бас байсан штэ хэлбэг тийм. Тэгвэл бүх юмыг хүн өөрийнхөө хөдөлмөрөөр л хийж бүтээдэг байсан. Одооний хүүхдүүд бол шал өөр цаг үед амьдарч байна. Сүүлийн үеийн хүүхдүүд гурил ирчиж хэрчиж илдэж мэддэг хүүхдэр нь ховор юм шиг байж та хотод бол манай хөдөөнийг нь бол гурилаа зуураад илдээд хэрчээл хоол юм. Өөрийнхөө гараар илдээд хэрчээ зуураад идсэн хоол хамаагүй л анги амттай байх шиг байна да. Одооний хүүхдүүд чинь тэгэл гурил мөрлаач зуурж мэдгүй бүх юм нь билээ. Төмс нагагийн үртээ арилга тавьсан мэт юм шүү дээ. Мацхыг чинь бүр хэрчээд. Тэгээ энэ манай гадаа
Макс Мал гэдэг дэлгүүр байна. Хүнснийхэн дэлгүүрээр харахаар тэнд бүхэл юм бэлэн гэртээ оруулж баншийн хүртэл чимгээд мах өөх сүүлийн хүртэл ирчээ тавьсан байхын тэгэл. Гэртээ оруулж ирээ л одоо шууд идчихэл болтой юм шиг байна шүү дээ одоо тэгэл. Бүх юм л ерөөсө бэлэн байна. Бүх юмыг ерөөсө аав ээжээсээ л авчин. Ямар ч юм. Абай бидний үед бол тийм бишээс. Одоо наад зах нь л тэр үед чинь пенерийн гишүүнд элсдэг байлаа. Газ төгөө өөрөө угаагаад эндүүддэг. Захныхаа даваа манжаатгийг угааж эндүүдэд өөрөө ааддаг. Тэгээд марл норгож тавьж байгаа л форм ормоо өөрөө л эндүүд шүү дээ. Үсээ сан айгүй урт манай сургуульчин дандаа улаан копромоор ажилладаг. Үсээ 2 салаа боод үзүүрт нь улаан копромоо уяа цэцгэлдэг байсан. Тэгэл нөө дандаа ахнар дотор өссөн болохоор ахнар бол тийм хийж мэдгүй. Манай эмээ бас нөгөө дандаа банд нар өсгөөд охин хүүхдийн зовлон мэдгүй. Ганц охинтой. Тэр манай ээж байсан байхгүй. Тэгээд ганц охиныхоо хамгийн нөгөө уугаа ачаа өөрөө авсан. Охин гэд надыг авч өсгсөн. Тэгээд эмэгтэй хүүхдийн зовлон бас айгүй сайн мэдгүй. Нөгөө хүсмүс самж тэр лент мэд цэцгэлж ярахтаа бас айгүй юм уу. Тэр бүхэл юм аа л өөрөө хийдэг байсан да. Багасаа л ер нь их бие таасан. Би чи багтаа их сонь твэг тоглодог, мөнгө бөглөө тоглодог. Тэгээд манай шарын гол одоо Монгол улстай нэг алдарт нямаар алдартай байсан тэрний өөр хоккей. Одоо Монгол улсын анхны хоккейн шигшээ багт нь бол миний аваг одоо миний эмээгийн төрсөн ахын хүүхэд нь Ванчинжоо гэдэг алдартай хоккейч юм байсан Монголын. Тэгээ манай гудамжны хүүхдүүд тэр чигээр хоккейч эрэгтэй эмэгтэйгөө бид нэр ингээ гудамжиндаа өнө машин яваад ингээ нөгөө өвөл цасан дээр чи ингээ нөгөө коток шиг ингээ нөгөө гудамжийн талбай тэр чигээр ингээ хөлдөө нөгөө цас болцсон. Тэгээ тэрэн дээр 2 том нүүрсээр хаалга хийж байгаа л өхрийн хөлдөө басаар эвтэг орны цагаан нөгөө юм захын төмрийг ингээ нүдэд хатаалгаад ингээ махилгаад клүчиг хийсэн. Эрэгтэй эмэгтэйгүүдийг хоккей тоглодог манай шарын гол. Тэгээ 100 болон нэрсэ баахан банд нартай гол шарын голын айгүй хустай гоё голтой газар байсан шүү дээ. Одоо бүр юу ч хөө ширэгцэн бэл. Тэгээ тэр голд ингээд усын ингээд зүлэг ингээд чавчиж жагаад ингээд боогод ингээд гүнзгий болгоод тэгээ усан пассе маягийн юм болгоо. Тэгээ тэнд ерөөсө огтуд айгаад ус руу ордгоо. Тэгээд бүр ингээд өөрийнхөө толгойд өгөр давсан. Гараа ингээд жөргөөл энүүгээр татсан усан дондор банд нартай ороод ах нартайгаа ороод сэлждэг. Тэгээд багасаа л тийм айгүй хэршүүд тэгээд жоохон тийм атманд замтай. Тэгэл өнө манай хайгуу гахаатай байсан. Тэгэл ээжийн ажил дээр эмнэлэг дээр очиод өвчтнүүдийн одоо хоолны хаягл гахаа хоолны эмнэлэг дээрээс зөөдөг гэсэн. Тэгээ манай дөрөв хайгуу муухай ингээл гахаа хоолнд үдээс хичээл дээр чи бүгдээрээ явдаг байхгүй. Тэгээ яг гудамж руугаа ойртой төхөр шарын голын айлууд чинь бүгд өнө хойр айгуух аж ахуй хэрэгэлдэг. Ер нь гахаагүй, үнээгүй, туулаагүй, дахиагүй айл гэж манай одоо шарын гол бараг байгаагүй. Тэгэл гудамж руу өнө гахаа хоолыг чи ингээл чирээл ороод ирэхээр айлуудын гахаа нар ингээл үнэрээ наваад ингээл муухай ойрлол ингээл араас ингээл амар болон гахаад агчдаг. Тэгэхээр ичээл нөгөө манай дөрөв ах чинь ингээл гудамж руугаа төчрөөр чимгээ чи энийг чирээ аваа гэл нөгөө том болцсон ичээд надад нөгөө гахааныхаа хоолоо чирүүлээ явуулцдаг. Тэгээ би ингээд нөгөө жоохоо хөвгт байгаа штэ чарган дээр 40 битантай гахааны хоол ингээд чирцэн араас бахан гахаад агцсан. Нүүрсээ ялгана тий шүн нүүрс төлдөг ингээд төмпөө хойнд нүүрснүүдээ ялгаад тийм модоо хагалж хөрөөднө. Тэгээд ах нартайгаа дандаа л тийм ажлуудыг ингээд ер нь хамт хийдэг. Одоо ах нар маань хөгшөө өөнөр болцсон шарын голынхаа уургаад тэтгэвртэй гарцсан насаараа жолооч хийсэн. 3 сайхан ах маань байна. Шарын голд эмээ өвөө минь одоо айлэрт бас бурхны оронд явсан. Нэг ах маань бас одоо харамсалтайгаар залуудаа шарын голын уургаад алж байгаа аваарт орчихснаас орсон. Тэгээд 3 сайхан ах маань гуруулаа одоо өндөр настай одоо ач 30-тай сайхан амьдарч байна да шарын голтой. Шарын голд очиод 3 ахыхаараа орсон. Амьдралтай танилцсан. Тэгээд нэг орой бид нэр ах дүүсээрээ манай хамгийн том ахын цуглж ингэж ярьж бүр ах дүү хамаатан саднараа цуглж ярьсан. Тэгээд одоо миний марцсан янз бүрийн дурсамжуудыг бас яриад тэгээд манай ах нарын нөгөө гэрэл зургийн альбомд нь миний хүүхэд нь одоо байхдаа авсан хөөрхөн өрхөн зургнууд бас айгүйх байсан. Тэгээд аав ээжигээ дурсаал үнэхээр гоё байсан. Элгэж барьсан хатаа гişээ тэглэн хайрлах нутгийн удаа дэндүү их хайраар осогсон дэлхийд хаврхан миний хангар ах минь Миний ах нар яг л одоо аавынхаа хүмүүжлэр хүмүүжсэн бүгд жолооч нар айгүй тийм одоо нэг эргэл жирийн амьдрал гэж юу гэдэг яг тийм л орчинд өсөндөө манай гэр дотор
хизээч одоо дарах сайд байгаагүй тий. Дээд боловсролтой албан тушаалтан байгаагүй. Эгэл жирийн шарын голын нүүрсний уурхаад насаараа ажиллаж амсан. Миний эргэн тойронд ч гэсэн бүгд л уурхаачдын хүүхдүүд байсан. Би хүүхэд тахта геолог хайгуулч болно гэж айгу мөрөддөгс. Яа тэгэхээр надыг хүүхэд тахт манай шарын голд геологч дэржсэн байхгүй. Тэгэл майхан барьсан. Тэгэл тэр геологч нар манай нэг имээ дандаа сүү авчиж үг гэдээ явуулдаг гэсэн. Сүү авчиж уудаж. Тэгээд тэр геологийн ангид болохоор зэрэг Оросын геологийн анги байсан байхгүй. Одоо батга тэр шарын голын нүүрсний уурхаа нөөц мөцийг л одоо судалж явжсэн баг. Тэгээ нэг манай шарын голд нэг сар хэрэтэ бол явжсэн. Тэр шаазгаатын гол гэж байдаг гэсэн. Тэг гол дээр хэдэн майхан барьсан. Тэгээ би тэднэрт өглөө болгон сүү авчиж өгдөг байсан. Тэгээд тэнд хоёр ихжсэн байхгүй. Геологч эмэгтэй. Тэгээ эмэгтэй геологч айгуу гоё санагдаад хоёулаа ингээ бакал өмссөн. Бакалийнхаа төрөг эргүүлээд тэр үед нөө джинс айгуу ховор байсан шүү дээ. Хоёулаа джинс өмчтөд бакал өмссөн. Тэгээ нэг гоё өмц цанцтай хоёр өндөр их тэгэл ингээд оцсон ч амар их чулуу ингээд дэлгээ тавьсан. Тэгэл ийм томролдог шилээр хараал ингээд алхаар цохиж хаглаал ингээд. Тэгэд энэ юу хараад байгаа ингээд нэг удаа би асуужсэн байхгүй гэсэн чинь чи хардаа чулуун дотор ийм гоё юмнууд байдаг шүү дээ. Тэгээ очиод тэр томролдог шилээр ингээ харсан чинь ингээ чулууны дотор байгаа одоо тэр эдис ширхэг эрдсүүдийг ингээ нөгөө татаад лууф гэдэг ингээ хараа. Айгуу гоё ингээ өнгөнгийн ингээл нөгөө дээр үед мампсаа гэдэг нэг хайрцагтай чихэр гэдэг. Яг мампсаа чихэр шиг тэр чулууг ингээ томруулаа харсан чи дотроо юм гоё өнгөнгийн юм харагдсан. Тэгэл би энэ геологч айгуу гоё мэрэгчлээд юм байна. Геологч болно гэж ерөөсө хүүхэд насны минь мөрөөдлөсөн. Тэгээд би чинь шарын голын 10 жилийг 8 дугаар анги онц төгссөн шүү дээ. Тэгээд манай анги даасан багш маань хэл уран зохиолын багш байсан. Намайг айгүй мундаг багш болно. Чи шууд одоо 9 дугаар ангид ороод 10 дугаар ангид төгсөөд одоо багшийн дэд сургуульд ор гэж зөвлөсөн. Би болохоор геологч болно гэдэг. Тэгээд тэр үед яг 8 төгсөөд байжсэн чинь ингээд сурлагаараа жагсаасан чи дээрээсээ 4 жагссан. Тэгээд багшийн техникум, барилгын техникум, политехникумын геолог хайгуулын анги. Тэгээд ангаахын дунд гэсэн 4 хүн ширхэг техникум манай шарын голын 10 жилийн сургуульд ирсэн байсан. Тэгээд дандаа онц сурдаг хүүхдүүд аваад. Тэгээд би геолог хайгуул гэдэг үгийг сонсог батал би энэ сургуулийг аавна гэж ерөөсөө таарсан. Тэгэл би явцсан шүү дээ. Политехникум онц төгсөөд одоо Ленинград явуул их сургуулийн хуваар авсан. Тэгээ уг нь одоо би чинь сайхан геолог хайгуулын инженер байх уу? Мэргэжлэрээ нэг ч ажиллаж чадаагүй. Харамсалтай нас анхны хүүхэд маань аягүй хүнд бэртээд тэгээ хүүхдээсээ бол нөхцөл мөрөөдөл маань зогссон да. Дөнгөж төрсөн хүүхдийн маань хилэлэх гэж явж байгаад бэлтан дээр унгаацсан. Тэгээд хүүхэд маань бүх ясн нь өөрөөд нялх дээрээ мэддэгтэйгүү. Тэгээд жоохон өсөө дээрээ мэдсэн чинь үеийнхнаасаа хөгжил нь ол хоцорсон. Тэгээ оюуны амсгалтай хүүхдтэй болсон. Энэ хүүхдийг энэ одоо Баян онгорын шаргалжуутай харшин, оюун ухааны харшин сайн гэхээр нь тэнд дэмжлэгэнд авч яваад л одоо тэг хүүхд маань өөд болсон. Ингээд одоо геологч одноо бол хүмүүнлэгийн одноо болж хувирсан. Та хоёр мөрөөдлийнхээ аль хэсэгт явж байна? Миний мөрөөдөл тэр одоо дэлхийд гайхагдсан Монголдо алдартай шаргалжууд гэж тэр сайхан аршааны одоо яг ирэг дээр би жоохон газартай тэр муу газар дээр нэг хөөхөн тахирцтай хүүхдийн сүйдэлтэй болчоод өсөн буурал эмээ болтлоо ийм хүүхдүүдэд туслаад өнгөө хоол хийж өөл ингээл байж байгаа миний мөрөөдөлтэй. Тэг мөрөөдөл маань одоо эхэлцэл явж шин. Би өөртөө зориг тавьчихсан. Би энэ мөрөөдөлтөд заавал хүрнэ. Миний оюутан нас би одоо айгүй бахархдаг шүү дээ. Одоогийн оюутнуудтай зэрэгцүүлж хараад. Миний үед бол хүн сурсныхаа төлөө цалин авдаг гэсэн. Стипендтэй оюутнууд. Онц сурсан оюутан Сүхбаатарын нэмж цалингаа сард 300 төгрөг авдаг гэсэн. Сурч чадаагүй оюутнууд 180 төгрөг. Дотор байранд амьдардаг оюутнууд бол гар дээрээ 70,000 төгрөг. 110 мянган оюутан дотор байрны хоолнд явдаг. Иймс. Тэгэд би бол 3 дугаар курсээсээ Сүхбаатарын нэмж цалин авсан. Онц сураад тэгээд ёстой галтай цогтой шитгэнч нөгөө хүмүүс ярьдаг штэ галзуу барын ам руу гараа хийхөө байх уу гэдэг тэр сайхан үйл оюутны хэлнээс байсан. Оюутан наснасаа би анх одоо алтан тариа хайлуурсан тэр сайхан сангийн аж ахуйн сайхан амьдралыг 45 хоног бид нар сангийн аж ахуй. Нөгөө л одоо багасаа сурсан туршлаараа би сангийн аж ахуйд оюутнуудынхаа тоочдаг гэсэн. Дандаа тоож оюутнуудынхаа хоолыг хийдэг. Тэгэл одоо
сайхан нуруулсан будаан доторч ажиллаж үзлээ. Хүнсний нөгөө одоо Сэлэнг аймгийн Найрамдал сангийн аж ахуй дээр бид нэр төмөс байцаа одоо хураалтанд бас ажиллаж үзсэн. Тэр тариа хураалтанд ажиллаж үзсэн. Хатлан дээр ажиллаж үзсэн. Тэстэ үзээгүй ажил байхгүй. Геолог агуулгын анги учраас ангийн маань одоо хамт төгссөн сайхан оюутнууд, найд нөхөд маань одоо бол үдид бүгд л одоо эх орныхоо өнцөг болон бүрт тийм энэ сайхан эдс баялаг нээх эх орондоо дэд бүтц хөгжүүлэх энэ сайхан үйлсэд гар бие оролцоол явж байгаа. Манай ангийнхан бол олон алдартай сайхан геологч байна. 3 дугаар курстэй үйлдвэрлэлийн дадлага гэж тэр үед оюутнууд айгүй урт хугацаагаар 8 сар дадлага хийдэг байсан. Энийг одоо Хинтээ аймгийн Өмнөдлөг сумын нутагт одоо тэр Хинтээ барьгаад гэж одоо жаргаланд голын иргэдээр олон улсын геологийн экспедицийн Монгол геолог балгарын одоо хамтарсан ангид би хийж илаа. Металл метрийн дээжинд явж, шөрөө бухаж, ишлэгийн дээжинд явж, одоо камералд одоо техник геологч одоо цэцгийн хаа буянгаар геологч тэр ихчийг дагалдаж би Монгол улсын одоо геологийн зургийг шурж геологийн ширвэт гэдэг гоё бичгийг бичиж сурсан. Үнэхээр гоё геологийн ширвэт бичдэг. Би одоо олон тэр Хинтээ аймагт судалгаа шинжилгээ хийжсэн олон улсын геологийн экспедицийн олон геолог, геофизик, топографийн картууд дээр би бол ажиллаж одоо геологийн ширвэтэн дээр суужсэн. Тэр үед чинь болоо геологийн одоо бүх энэ карт бол ингээд хүний одоо гар зургаар зурагддаг байлаа шүү дээ. Геологийн ширвэт гэдэг. За би жоохон одоо олон жилийн дараа 30 жилийн дараа бичиж байгаа учраас жоохон муухай бичиж магадгүй. Муухай бичиж байгаа шиг байна. Гэхдээ ерөнхий юм байна. Международная геологическая экспедиция. Ингээд яг нэгэн чигт нэг дөрдөг үзэг байдаг штэ. Энийг хард түвшээр миллиметров гэдэг юм цаасан дээр. Чи ингээд энэ цэмэгийн бол айгүй гай гардаг байхгүй юу? Экспедиция манай парти номер 34 байсан. Геологийн бүх карт зургийг үзвэл яг юм байна. Би бол маш олон газрын зураг дээр ажилласан. Тэгээ одоо би чинь юу вэ? 84 он гэдэг чи одоо хэдэн он бэлээ? 20 бараг 30 жилийн дараа бичиж шүү дээ. Тэгэхээр муул бичиж байгаа юм л да. Тэгтээ яг одоо энэ оом очих юм бол яг ингээл юм налуу хараа юм 100 байдаг байхгүй ингээд. Ингэж бичигддэг. Тэгээ би анхныхаа одоо хайртай оюутан байхдаа тэр олон улсын геологийн экспедиц үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа учирсан баа. Тэгээд харамсалтай нь битээр амьдрал бол удаа үргэлжилж чадаагүй. Намайг одоо хүүхдээ эмчлүүлээд олон сараар одоо эмнэлэгт явж тэгээд байх тэр эцгүй оронд бол одоо нөхөр маань өөр амьдрал бол сонгоо явсан баа. Тэгэл өвчтөө хүүхдээ ганцаараа чирч явсан аав ээжээ их зоосондоо өргөдмөр. Тэр үеийг одоо бодоход амар, үнэхээр амар. Мөчлөм бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүлийг ингээд хараад тахад их хөвчлэн өргөдлгоолсон юм их тэнэрэс их байгаа. Энэ одоо бас эрэгтэй хүн бас ямар нэгэн одоо юу гэдэг амьдралын хатуу хөтөг даах чадваргүйдээ цогтаад байна уу? Энийг та юу гэж боддгоо? Аавуудын маань хүлээхээс цогтож байна. Тий, аавуудын маань хувьд бол нэгдүгээр хүн чанар байхгүй байна. Хоёрдугаарт одоо энэ манай Монголд эрүүл мэндийн салбар, боловсролын салбар ер нь нөгөө манай Монгол ардын зөрчсөн гэдэг чинь нөгөө өвчнийг одоо тусгаасаа өвдцэн хайна одоо их хэмжээний мөнгө төгрөг гарцдаа дэмжүүлэх гэж явах хооронд өвдөхөөс урьдчилан сэргийлж явах одоо ёстой гэдэгт агаар нэгэн айдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг анх гэр бүлдээ одоо шинээр хүлээж авч байгаа залуу их эцгүүдэд зориулсан тийм сургалт одоо ийм ажил бас аягүй хэрэгтэй. Хүнд нөгөө зовлон чинь хийсч ирдэггүй, хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг чинь хинт өнөөдөр юу ч тохиолдож байна шүү. Өнөөдөр бид нэр энийгээ сууж байна. Маргааш нэг өдөр магадгүй би ч юм уу миний өөр нэг хүнд бас ийм хүүхд заяах ч юм билүү. Тэгэхэд эрүүл сарвал хүүхдээс илүү өвчтөй зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг халуун бүлтэй хүлээж авах тэр сэтгэлийн бэлтгэл тэр аавд ч байдаггүй, ээжд ч бас байхгүй шүү. Тэр ах トゥ хамаатан саданд байхгүй. Хөө маань хичнээн тийм хүнд өвчтөй байсан ч гэсэн бол намайг айгүй мэдэрдэг байсан. Гарын маань зөөлхөн зөөлгөө хатгадаг байсан.
хөөхдөг байсан, уйлдаг байсан. Ээжийнхээ дууг сонсоод инээдэг байсан тий. Тэгэл их хүн чинь хэцүү штэ. Хүн хичнээн олон хүүхэдтэй байх юм хамаагүй л дээ. Хамгийн анх ээж гэдэг тэр эрхэм алдрыг мэдрүүлж өгсөн. Эмэгтэй хүн хамгийн анх их хүн болсноо ээж болсноо мэдрэх тэр ах шиг хамгийн гоё штэ. Тэгээд хамгийн анх илгэндээ тэрсэн тэр ээж гэдэг алдрыг мэдрүүлж өгсөн үр хүүхэдтэй их хүн бол айгүй харан бит юм л. Тэгэл хүүхэд маань өнгөрсөн 2 хүүхэд чинэл тий. Тэгэл шүн нөгөө хүүхдээ өнгөрсний дараа л маш хүнд одоо өдрүүдийг давжсэн л та. Хүүхэд чинэл. Нөгөө шүн хүн чинь ингээл унтчихаал хөхөө чингээр орон дотор нөгөө хүүхдээ өнгөрцнийг мартчихдаг юм аа. Хүүхдээ хайгаал тий. Хоосон хүнжил дотор тэмтрэл харахгүй шин хүүхд чинэл сэрэх бол маш аимшигтай мэдрэмж байсан. 3 удаа хаалганд орсон байхгүй юу. Тэгээд нугасны хаалганд нуруу нугасны тарих мэдрэлийн одоо айгүй хүн хаалгаануудад орж исэн. Тэгээд шээсний сүүнийхэн суцыг тасалсан байсан. Тэгээд тэр шээсний сүүний суц тасарснаас болоод нөө шээс нь ингээд байнга тусалдаг байсан юм бэл. Тэгээд 2 гойныхан дотор тлийн мах нь өмрөөд унтсан байсан. Алга болсон байсан. Тэгээд тэрийг харах надад айгүй үнсэн. Хэрвээ хүн маань ухаантай би өөрөө асарж исэн бол ядч сүүлний тосмосоор туслаа тийм амар болохгүй л байсан. Хүн маань үдэд байсан бол одоо сайхан 27 настай залуу байх байсан. Өнөөдөр амьдрал чинь өөрөө дандаа юм шугамцсан юм шиг тийм тэгшгэн замаар явдггүй. Амьдрал бол өгсөн нурууд нь, морийн хазаа нь, алдан нь. Би бол одоо үдий 50 нас хүртлээ бол эмэгтэй хүний тэр тусан өнөөгийн манай Монголын нийгэмд байгаа эмэгтэй хүний үзэх ёстой амьдралын сайн муу, үхэл хагцал, одоо гэр бүл салалт, тэгэл хойд урд эцэг бүхэл одоо тэр зовлон би бол үзэж таарсан. Архичин хүний зовлон ч би үзсэн. Одоо хүүхэд маань тэгээд өнгөрөө сургууль саялдаа явж таа байгаад нэг хэсэг хөтлийн цемент нүүлдэрт болсон үчи хийжсэн. Тэгээд хөтлийн цемент нүүлдэрт болсон үчи хийж байгаа л одоо бас миний амьдралын бас 2 дахь үе маань эхэлсэн. Тэнд хүнтэй суугаад үр хүүхэдтэй болоод сайхан амьдарчсэн. Тэгэл бас л одоо тэр цац зээлийн 90-ад оны үеийн бас л одоо нэг Монголд нэг пижо гэж нэг юм их орж ирж байлаа шүү дээ. Залуучууд их уудаг. Хөтөл маань шин залуу хот байсан. Тэгэл бас 2 дахь амьдрал маань бол яг үндсэндээ бол архинаас болоод бүтлгүүцсэн. Тэгээд би хүүхдүүдээ бүгдийг аваад шаргалжууд руу шилжиж гэр бүлээрээ одоо суурьсан байна. Тэгээд шаргалжуудад очиод ингээ харж исэн чи яг нөгөө анхны маань одоо тэр алдсан өвчтөө хүүхдийн маань ижил хүүхдүүд тэр харшаад айгуу хэржсэн. Хав хоосон ерөөсө чандаантай хуцтайгаа би 3 хүүхдээ хөтлөөл очижсэн. Тэгэл талах нарын бов хийсээр байгаа л одоо өнөөгийн халуун болор төвийг үсгэн байгуулад одоо ингээд ажиллаж амьдраад явж байгаа. Тэгээ талигаа чуугийнхаа нэрээр энэ хүүхдийнхаа гэгээн дурсгал зориулж энэ халуун болор гэж төрийн бус байгууллагыг улаан загалмаа ерөнхийлөгч Одон Чимэд байх бас тийм зээтэй байсан. Шагалжуудад хүүхдээ цуг хэмжлүүлж танилцаад тэгээд Одон Чимэд гоотой нийлээд нэг 6 Монгол гэр шагалжууд аршаан дээр байраад ийм хүүхдийн сувил ажилласан. Халуун болор төвийг үүсгэн байгуулгаснараа би тэнд хүн болсон. Би өөрөө хүмүүжсэн, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн. Бас ард түмнийг хүмүүжүүлсэн. Бас нийгэмд бас би зогш шатны энэ хөгжлийн мэргэжилтэй хүүхдийн асуудлыг бол айгүй ил тод одоо таниулаад ойлгуулад явж байгаа. Гэхдээ эмэгтэй хүн 2-3 хүүхдээ чирээд хүний газар ганцаараа очиж амьдрах бол бас юм их үзэн шүү. Бас л юм үзнэ. Одоо тэр зүгээр нутаг орон тэр сайхан хангаа дэлхийг бас одоо хилж байгаа юм биш таньж мэдхгүй ааш цангийн мэдхгүй хатуу хамаатан сатангүй газар цор ганцаараа эмэгтэй хүн очиж амьдрна гэдэг бол бас л амьдрал чанга шүү дээ хатуу борцог хэм үзэж тулна. Гэхдээ тэр ард түмэн дотор би бол засаг дарга болтлоо. Тэр ард түмэнд хүлээн зөвшөөрөгдтлөө ажиллаж хөдөлмөрлөнө гэдэг бол надаас бол асар их одоо төсвөр төвчээрийг бол шаардчихсан. Баян онгорын шаргалжуудад ирж байгаа тархины саажилтаа тахир дутуу хүүхдтэй ээжүүдэд өдрийн 3 удаагийн өнгөө хоол байраар үйлчилсэн. Давхарцсан таваар 1270 хүүхдэд би ийм буйны үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд дээрэс нь энэ хүүхдүүдэд би иргэд аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандив тусламж төрийн бас байгууллагын хуулийн дагуу цуглуулж одоо зөөлөн чихмэл тоглоом хувцас 420 төгтгийг тэрэгэн цэртэй болгож өгсөн. Тэгээд энийг бол би бас хамгийн сайхан ажил гэж боддог. Ийм ажил хийсэндээ би ердөө готардгүй. Тэгээд манай хамт төгсөн одоо геологт явж байгаа улсууд хэлдэг шүү дээ. Үгүй чи одоо үдэд нэг сайхан алтны урхан боосл байх байсан шүү дээ. Уулын мурт очиад ингээд ийм сонио ажлыг өчнөө энэ хамаг залуу нас чи одоо 50 хүрлээ. Залуу насаа чи одоо ийм сонио амьдралаар ингээд өнгөрөөч. Үдэд нэг сайхан алтны урханд л одоо дарга байх байсан гэж ярьдаг байхгүй. Тэгээд
магадгүй бас бурхан багш надад ийм зөрөг өгсөн юм болов. Би энэ хийж байгаа ажлаасаа гутардгүй. Яг хөө зарим хүмүүс хэлдэг ер нь ийм тахир дутуу өрөөл татанхай хүн тусалж байгаа хүн амьдрал нь дандаа өрөөл татанхай явдаг энэ төр гэл ярьдаг. Тэгээ би гутардгүй. Яг хөө амьдрал доголт нь шүү. Ер нь одоо Монголд 6000 гаруй ийм тахир дутуу хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн амьдрал маш хүнд. Яг энэ хүүхдээсээ болоод жишээлбэл одоо айл гэрт нэг ийм хүүхэд төрлөө гэлдэгт чинь тэр айлд энэ хүүхэд өөрөө 24 цагийн асаргаа суулгаа шаарддаг учраас хүүхдэд заавал манаач хэрэг болдог. Ингээ авгаа нөхөр хоёрын хооронд зөрчил үүсдэг. Чи хүүхдээ аар, би хүүхдээ аар, би ажиллаа энэ, би сургуульд явна. Ингээд салдаг. Халуун болор төв ганцхан энэ хүүхдүүдэд өдрийн 3 удаа нэг өнгөө машинцсан бахта хоол өгöd ингээд явуулдаг байгууллага биш байхгүй юу? 14 хоног нэг өгöd 14 хоногийн дотор миний асрагч нар хүүхдийн аршаа усан зөөж ориулж эмчилгээг нь хийлгэн. А би ээжүүдтэй бас ажилдаг. Жишээлбэл одоо гэр бүлтэй анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авч байгаа залуу их эцэг аав нь яах ёстой, ээж нь яах ёстой. А тэр хүүхдийг хүлээж авч байгаа эмээ өвөө нь ямар байх ёстой. Ах トゥ төрөл төрөстэй жаашлбал тэр хүүхд чинь томроод цэцэрлэгт орно, сургуульд орно. Анги хамт олон ийм хүүхдтэй яаж харьцаж явах ёстой. Энд чинь бүр тусгай дэм цаанаасаа Японыхч байдаг. А одоо сүүлийн үед нь Монголын бас зарим нэг төрлийн бас байгууллагууд зарчим бүр сургалтын ээж бүрэн програм байдаг. Тэг өөрөө энэ зовлон үзэж бас одоо тэр хүүхдийнхээ аавд хаягдаж өөрөө толгойлсон эмэгтэй амьдралаар олон жил явсан. Учираас би одоо ийм ээжүүдэд туслах эргэлт буцалтгүй шийдсэн. Тэгээд өөртөө тангараг тавьсан. Цав цагаан толгойтой эмээ болтлоо. Би тахир дутуу хүүхдүүдийн төлөө л зүтгэн. Том охиноо би одоо 10 жил онц сургаад санхүү эдийн засгийн дээд сургууль онц төгсгөж авсан. Энийгээ бол миний амьдралд одоо хийсэн хамгийн том бас зөв алхам гэж бодож явдаг. Охин маань өнөөдөр бас одоо мэрэгчлэрээ бас аягүй сайхан ажиллаж аваад амьдраад ингээ явж байна. Амьдралдаа гаргаж ирсэн буруу шийдвэр гэвэл би одоо 2 хүүгээ сургууль соёлоор явуулж чадаагүй л бас өөртөө жоохон гомдож бас гутарч явдаг. Хүү 2 хүүгээ сургууль соёлтой явж. Гэхдээ миний 2 хүү одоо сайхан ажиллаж амьдарч байна. Хоёулаа гэр бүл болсон. Одоо нэг хүү маань надад 2 хүүргээ ач охин төрүүлж өгсөн. 2 сайхан бэрхтээ болсон. Сайхан ажиллаж амьдраа явж байгаа. Тэг яг өнөөдрийн нийгмийн шаардлага юм биш. Сургууль соёлоор яваагүй хүүхдэд бол бас л тий ажил төрөл ажиллаж амьдрахад бас л бас хаалттай л байна шүү дээ. Гэхдээ миний 2 хүүхд бас өөрсдийнхөө бор зүрхээрээ тий одоо хувийн хвшилд ажиллаад амьдраад одоо өөрсдийнхөө одоо аюу ханараа олж авсан мэрэгчлэрээ сайхан ажиллаад амьдраад эхнэр хүүхдтэйгээ сайхан амьдраад л явж байгаа. Би эмээ болсон шүү дээ. 47 настай эмээ болсон шүү. Оо миний 2 ач чинь хөөрхөн шүү дээ. Одоо хэлэх магтах үг алхтаа. Одоо нурж байна шүү дээ. Хараад одоо юу ч хэлж чадахгүй. Тэгэл одоо надад амттай байгаа юу нэг 5 төгрөг байсан ч за энд нэг ийм аваад өгчээ. Тэрэнд нь ч нэг тийм аваад өгчээ ч гэдэг юм уу гэл. Уйлуулах их дурггүй 2 ачаа. Эмэгтэй хүн их л гоё байх хэвээр. Гэхдээ гадна өнгө төрхнөөсөө нүүр царайгаараа хувц хунараараа биш. Дотроос сэтгэлээсээ гоё байх хэвээр. Тэгээд би бас сүүлийн үеийн охтуудад их ямар байдгийг гаднаасаа л нүрээ палетл будаад л одоо үнс түрхсэн юм шиг зэгэл болтлоо будаад л одоо үс гизгээ янз бүр болгоод л одоо өнгөөр будаад л тийм ээ одоо тэр халуун эндүү хайчаар түлээд л ингэжснээс үсээ нэг сайхан халгаатай голын ус юм уу мөсний усаар сайхан ухаагаад сэргээчээд цэмцээл үсээ сайхан хойшин самж боочоод нүүрэндээ бодог биш сайхан сүүний сайхан монгол сайхан үнэний сүүний сайхан төв хийцэцгий түргээд тэгээд нэг сайхан татвар хувцаа маш сайхан угаагаад сайхан усанд орчдөг тийм л байв. Би тийм үнийг л эмхтэй өнгөчлээ. Би Баян онгортод байдаг штеп. Одоо би нөө хандив цуглуулах гал Улаанбаатарт ирчээд ингээ байгаад байгаа болохоос би чи Баян онгортоо шаргаж утаад байнг байдаг. Хөдөөний амьдрал, хотын амьдрал хоёр ялгаатайгаас ялгаатай штеп. Өөр агаар уснасаа авахгуулаад ихгүй. Тэгэл Улаанбаатарын хэмжээ бөөл стресс байх юм шиг. Гадаа гараад гудамж нэг таксийн цугаал стресстэй юм бөө бөглөрл өвөл болно утаан бөө стресс бөглөрл стресс тэгэл одоо энэ хямрал гээч юм бол бүр л стресстэй тах шиг байна. Манай хөдөө байхгүй тэр стресс тэр өмхөө манай шаргалж утал тэр утаа мэдхгүй штеп. Халуун аршаанаараа бүх байран хална. Халуун байгалийнхаа аршаанаар. Тэг нүүрс төлдөг газар гэж байхгүй штеп. Сайхан ахаар ирүүл цой тэнд стресс алга хэдэн малынхаа араас ирүүл агаарт яваад ер нь одоо Монголд бол хамгийн стрессгүй хамгийн аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс бол малчд л байна. Таны нөө засаг дарга байх үедээ хийсэн нэг том ажил бол сарлын наадам гэж. Тийм. Тэрийг бол одоо ер нь
нутгийн зан олон бол бүгд л одоо ам нэгтэй, дуу нэгтэй одоо сайн шахах юм. Тэгээ сайхан ажил сарлгийн наадгыг сайхан том пэйж нэгдсэн байгаа. 10,000 гаруй одоо найз үзэгч дагагчтай болсон байна. Сарлгийн баярыг үзэх гэж жил болгон одоо 21 аймагс хүмүүс ирдэг болсон. Хөсгөл мөсгөлийнхэн ч хөр мөхрөө машин тачиж ирж уралдуулдаг шүү дээ. Харин тийм шүү. Тийм их сайхан баяр болдог шүү. Бор цусмын өхөр тэргүүн барьж шалгарсан тул наадмын хүндэтгэл хадгалуулж автомашинаар шагнав. Хүүхдийн төлөө халуун болор төвийн удирдах зөвлөл тэргүүн одон чимэг ерөнхий эвент гэх Just Group-ийн захирал Батхуу. Мөнх тогтгийн алтан гадалс таны хог тарлан өхөр амжилттай хурдалж 2 дугаар байр эзэлсэн тул мотоциклоор байлж байна. Дэлгэр сайхан гэж юмдаг уран баримлч залуу 3 м өндөртэй сарлгийн их сайхан том суурах шүтэн одоо барьж өгсөн. Одоо манай малчт маань айл болгон нэг хонь гаргаж хандуулаад гоё шүтэнтэй энийг би санаачилж хийсэн байгаа. Тэгээд энэ шүтэнийг сая өнгөрсөн жил Баянгар аймгийн Намдал чойгорлын хийдийн хамблан Батуулд гэж залуу одоо хийдийнхаа бүх лам уургуудтай очиж сэтэрэлж 10 найлсан. Тэр хөшөөг одоо ингээд нутгийн малчт маань шүтэнтэй болсон байна. Гоё юу шүү. Тэгээд энэ сарлгийн бухны тийм юу хөшөө боссон. Тэгээд дээр нь хөөхөн үсээ 2 болсон. 2 салаа болсон. Хөөхөн хүүхдийн дүрс хийсэн. Хүүгийнхаа тариагаа чүгийнхаа дурсгал зориулж бас би дотор сэтгэлдээ ээж нь ямар ч гэсэн хүүхээс өмнө хүүдээ бас тийм ээ сайхан дурсгал босгож чадлаа. Энэ сайхан нутагт. Ер нь манай шаргалжууд бол Монголын ард түмэнд бурхнаас илгээсэн бэлэг шүү. Тэнд 108 төрлийн аршаан байна. Халуун. Манай шаргалжуудын ард түм яг тэр аршаан шиг халуун сэтгэлтэй. Та ер нь юу шүтлэгтэй юу? Би шүтлэг байхгүй. Манай гэрт тийм янз бүрийн шашин машин тийм бурхан тахил байдгүй. Би өглөө осоод алтан сайхан наранда өглөө болгон цайныхаа дээжийг өргөнө. Би наранд 3 удаа залбирч бүр сунж мөргөдөг. Өдөш унтахынхаа өмнө би 7 борхоо хотонтой сүүгөө өргөдөг. Би ийм л хүн. Тэгэд би ээжигээ шүтдэг. Би өөрийгөө шүтдэг. Өөрийгөө бол би шүтэн шүү дээ. Би л одноо л өөрийгөө магтахгүй бол намайг хэн ч магтахгүй шүү дээ. Ямар ч хүн өөрийгөө магтдаг байх хэрэгтэй. Толинд ядч хараад ямар хөөрхий юм бэ? Ямар сайхан юм бэ? За өнөөдөр юу хийх вэ? Тийм юм. Өнөөдөр тийм л ажил барьж авна. Тэрийгээ л заавал бүтээнэ. Хүн өөрийгөө л бахархаж, өөрийгөө магтаж, өөрийгөө шүтэж явах юм бол хүн хизээч доош орохгүй. Хүн өөрийгөө мялал өстө гэл ингээд царай алдаад байна, гундаад байна, гандаад байна. Тамаа их хүн амнаасаа тийм одоо хазгаа мөрөө үг хэлж ерөөсөө би зарим ээжүүдийг гайхаж шít. Нэг одоо октод нэг жоохон ойротч мөрөтөл ороод ирчих. Энэ одоо ингэж явж байгаа гизээч ирчихүүд. Гэхдээ тэгэл одоо амнаасаа нөгөө муу юм унгаагаал ивэл муу юм чинь бэлдэл байхгүй. Манай талигаа чимээ надад ингэж сургадаг гэсэн. За миний охин хүнд дандаа буян хийж аваар. Хумсын толион чиний ганцхан цагаан буян хүнд хийцэн байхад 10 цагаан буян болж чиний дээрээс аадар бороолж хасгана. Хумсын толион чиний хар нүгэл хүнд хийх юм бол 10 хам там болж өргөлж хөлнөөс чинь ингэж цулгаач бүх ажил амьдрал чинь дандаа уруугаа явна гэж хэлдэг байсан. Энийг бол би өнөөх гэж бодъё. Их хүн тэр тусмаа эмэгтэй хүн амнаасаа мом хоо гэзээж унахч болохгүй. Ээжүүдийг би битээ тэгж байгаарэ гэж уриалмаар санагдав. Яадгийн хүү нь архичин байгальтай, муухай байгальтай, хүүгээ магталтай. Миний үуч сайхан үуч би сайхан. Би бол 4 хүүхдээ зүгээр дэлхийд байхгүйгээр магтана штэ. Ер нь бол миний 4 хүү ээжтэй бол миний 4 өр бол бурхан. Энэ дэлхийд байхгүй нар сар навчцсан. Нандин гоё нэр болгоныг өгнө штэ. Миний амьдрал одоо алтан мөнгө эрдэнэс юу ч гэдгийг одоо. Тийм шүү дээ. Ер нь их хүн юм байх хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүн юм байх хэрэгтэй юм байна. Эх орноо ингэж хайрлах хэрэгтэй юм байна. Ядчил наацхийн асуудал гэрээ эзэхтэй өглөө босоод гэр орноо цэвэр зүгцгэр байлгах хэрэгтэй байна. Өөрийнхөө гараар хийсэн эрүүл хүнсээр өр хүүхдүүдээ гэр бүлээ нөхрөө бас дайлах хэрэгтэй юм байна гэдэг энэ сайхан одоо бас зүйлийг олж харлаа. Тэгээд бас аюу штэ. Үзэж сууж байгаа үзэгчтэй та бас нэг сайхан үгээр. Тийм. Бүсгүйчүүдтэй хэлэхэд битгий гандаж гундаж вэ. Ямар $80 биш тий. Хүн болгон хүнд таалагдах албагүй шүү дээ. Гэхдээ би бүсгүйчүүдийг эмэгтэй хүн дотроосоо гэрэлтээд зөв одоо их л зөвхт амьдралаар зөв замаар яваад ядаж байгаа идж байгаа хоол нь эрүүл зөв. Тэ хэлж байгаа үг яриа нь зөв. Өөрөө их зөв цэвэрхэн байх юм бол эр хүн чамаас явж чадахгүй. Хаяад явцсан байсан ч гэсэн эргээд хүрээд ирдгийг шүү л гэж одоо бас тэгж хэлмээр байна. Тэгээд бас
Монголынхаа нийт ард түмэндээ бас төрийнхаа түшээдэд хандаад би бас нэг дөрвөн мөт хэрэлчмээр санагдаад байна л да. Тэр маань юу гэхээр зэрэг эхээс төрөхтэй хүн шалдан ирдэг юм. Энэ хороогоос хайлахтаа бас шалдан буцдаг юм. Эд мөнгөнд шунаж хураагаад ч шалдан л үлддэг юм. Эх орноосоо урвж худалдагд бол эрлэгт бас шалдан шүгддэг юм гэж хэлмээр. За баярлалаа. Тэгээ таны амьдралд аз жаргал эрүүл их хүсье хамгийн гол нь эрүүл байгаарай. Ажилд нь өндрөөс өндөр амжилттай хүсье. Хүссэн оргилынхаа оргилд нь заавал хүрээрээ гэж хэлмээр байна. Энэ олон сайхан хүмүүсийнхаа бас эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа энэ сайхан цагаан үйлстэй надад дардан байх болтугай. Тийм. За тэгээд өнөөдөр энэ телевизийн сайхан цэнхэр дэлгэцээр энэ бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэдэг энэ сайхан нэвтрүүлгийнхаа хойморт өрн зайлсан одоо энэ сайхан одоо нэвтрүүлгийнхаа хамт олондоо бас одоо их хүний сүүн цагаан цэцлийг өөд нь өргөе. Тэгээд танаа сайхан нэвтрүүлэг олон сайхан ээжүүдийг бас үзэгч түмэнтэйгээ уулзуулж ухаарл, уярал их хүний тэр сайхан сэтгэлийн одоо мэдсэн утсыг хүндсэн энэ нэвтрүүлэг болж олон залуу ээжүүдэд үлгэр дуурайл болж байгаасаа гэдэг ерөөлийг хүсье. Ингээд монголчуудаа их хүн үртэй байхтай жаргалтай байдаг. Тэгээд хамгийн их нандин сайхан хайрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ээжүүдэд зориулж яваарай. Тэд бүгдээрээ бид нартай адилхан сайхан сэтгэлтэй ээжүүд байдаг юм шүү гэж хэлье. За баярлалаа. Тэгээ тун удахгүй 12 сарын 2-нд Монгол бүхэн өргөнд болох халуун болор төрийн бас байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа хандийн тоглолтод та бүхэн одоос өөрсдийнхээ хандийг өргөөрөө тэрхүү өргөсөн хандиудаас бяцхан хүүхдүүдэд маань одоос эрүүл энхит нь одоос тустай ийм суйллын барилга тийм барилга болж очих юм аа. Ингээд өсвөрчүүд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээ эх 7 өдрийнхаа энэ цагт ирэх уулзцгаая. Баяртай.